Йов номд хүн амьдралдаа Бурхныг ямар амархан мартдаг болохыг харуулсан. Бурхныг умарсан бүх хүний зам үүнтэй адил юм. Сүсэг бишрэлгүйчүүдийн найдвар мөхнө. Тэдний найдвар хэврэг бөгөөд итгэл нь наалцны шүлсэн тор юм. Тэр өөрийн гэрт найддаг боловч гэр нь тогтдоггүй. Тэр түүнээс зурдаг боловч тэр нь даадаггүй. Йов 8:13-15. Аалцны тор бат бөх хэдий ч хүний жинг даахгүй. Бурханд найдахыг тооцвол ямар ч зүйлд бүрэн найдах боломжгүй. Паул энэ талаар суралцсан бөгөөд ийхүү бичжээ. Ах トゥ нараа, Азад байхад бидэнд учирсан зовлонго хүч чадлаасаа хэтэрсэн хүнд дарамтанд байснаас амьд үлдэх горилго тасарсныг ч та нарыг мэдхийг бид хүсэхгүй байна. Гэхдээ бид өөрсдөө үхлийн ял дор байсан нь өөрсдөө бос харин үхэхстийг амьлуулдаг Бурханд найдахын тулд илээ. Тэр биднийг тийм сүрхий үхлээс аварсан аврагч болно. Тэр биднийг аврагч болно гэдэгт бид түүнд найддаг. 2 дугаар Коринт 1:8-10. Паул туйлын хүнд нөхцөл байдалд Бурханд найдах хэрэгтэйг ойлгосон шиг бид ч бас Бурханд найдах хэрэгтэй. Хуучин гэрээний үед Бурхан тэдний аврагч нь хүчтэй, нэрийг нь Түг Түмдийн эзэн гэдэг гэж хэлсэн. Бас Бурханы амласан газарт орохт өгсөн үед Мойсе хашгиран тэдэнд "Эзэн Бурхан, та зарцдаа алдар цуу, хүчрхэг мутраа харуулж эхэлсэн. Таних шиг ийм бүтээл, хүчит үйлсийг үйлдэж чадах Бурхан Тэнгэр газрын хаан байна вэ?" гэсэн. Дууллыг бичихч хүч чадал Бурханых гэдгийг Бурхан нэг удаа айлцсан, би 2 удаа сонссон гэж тунхагсан байдаг. Амьдралын хүчит шуурга сорилтын дунд түүнээс зурсаар агаарай. Аалзны тороос ялгаатай нь Бурхан таныг хизээж доош унахахгүй. Урмын үгс сэтгэлийн зовлонгоос холдуулдаг. Хадагтай Дарлин Салагийн урам зоригийн үгс нэвтрүүлэг танд хүрлээ. Бидэнтэй холбогдох утас 8085 99 тэг тэг.